За, уянгаа гишүүний асуултанд хариулъя. Би бол энэ эцсийн хэлцүүлэг дээр бол хариулах ямар ч шаардлага байхгүй. Гэхдээ ерөнхий сайд гэж хаягилж байгаад ярьж байгаа учраас бол бас таны асуултанд хариулт өгье. Уянгаа гишүүнээ одоо арай дэнтлээ. Юм л болохоор огцруулна, нураан, гацаан, зогсоон. Энэ улс яаж хөгжих юм? Яаж урагшлах юм? Тань шиг ийм хүмүүс бодлого тодорхойлдог болох юм бол энэ Монгол улс хаашаа очих юм? Би таныг юм хэлэхэд гүтгэж доромжлоход би дуугаа сонслоо. Та одоо намайг дуугаа сонс. Манай аав 80-тай. Баяр цогтын аав бас 80-тай. Гэхдээ нэг 40-тэй хүүхэн л 80-тай хөгшинлүүл захиа хичээд байх юм. Энэ нийгэм ер нь тэр чинь юу гэж ойлгох юм? Би тань зүгээр хэлчихье. Бидний аавыг хаягуулад байгаа учраас манай аав насаараа энэ Улаанбаатар хотын бүх нэгдүгээр хороолол энэ шинжлэх ухааны соёл энэ хажуу талын соёлын төв өргөө говийн үйлдвэр хөтлийн цемент шохоо энэ Оросын сот хоёрын барьсан бүх объектуудыг ажлын хэсгийг даргалж Оросуудаас хүлээж авч ирсэн. Хийсэн бүтээсэн нь бол танаас бол хамаагүй илүү хийсэн бүтээсэн учраас өнөөдөр гавьяаныхаа амралтанд сууж байгаа 80-та хөгшин байна. Амьдралынхаа ханыг алдчихад гэртээ сууж байгаа хөгшинг та зүгээр таваар нь орхич. Асуудал ярих гэж бол надтай яар, ерөнхий сайдтай яар, сайхан бэлэгтэй яар. Тэр хөгшинг амраа за. Баяр цогтын аав насаараа Сэлэнг аймагт тариан талбайн хажууд өнгөрөөсөн. Гавьяат агрономч тариаланч хүн. Насаараа таны хийж байгаа гурлыг чи хийсэн. Энэ хөгшчүүдийг та зүгээр амраагаад өг. Ярих юм байвал улс төр энэ танхим дотроо яар. Та битгий энэ танхимаас гарсан тав алахгүй хол улс төрөө битгий юмаа хийж явжээ. Одоо сүүлдээ ил загтал гэр бүлийн харьцаа марцаар ороод таны улс төр чинь нөгөө залуучуудаар поп гэж нэрлэдэг юм. Шинжлэх ухаанд нь популист гэдэг. Одоо над улс төр чинь арай дэнтлээ. 4 жил гангарлаа. Одоо наадад чинь хүмүүс дэмжихэ болсон. За таны асуусан асуултанд чи яг тодорхой хэлээд өгье. Одоо бид нар ноён уулаа хамгаалтанд нь авсан 10 хэдэн километрийн цаана байгаа тэртээ тэргүй ашиглаад дунд нь орхисон байгаа гац үртийн ордыг үргэлжлүүлж дуусгаад хэрэглэх гэж байна. Энэний дүүгээр үндсэндээ 1000 гаруй ажлын шинээр бий болно. 240 сая долларын 480 тэрбумын татвар орж ирнэ. Дээрээс нь Монгол улс 50 тонн алтны нөөцтэй болно. 50 тонн алтны нөөцтэй болсон учраас таны хармаанаасаа төлж байгаа долларын ханш бусад бүх юм чи хэрэг болох юм. Ийм учраас бид нар эдийн засгаа эргэлтэнд оруулахын тулд явж байгаа. Нэг болохоор эдийн засгаа та нар явуулахгүй ингээд засгийн газрыг огцруулахыг тавьдаг. Эдийн засгийг явуулахын тулд засгийн газар үйл ажиллагаа ихээр огцруулна гэдэг. Та нарын энэ хайчин дунд ямар засгийн газар, ямар төр, ямар Монгол улс урагшаага хөгжих юм. Уянгаа одоо болоо над улс төрчин болоо. Хэрвээ улс орондоо гавьяа явуулдаг юм бол битгий гай бол. Наад поп чинь бүр дэнтлээ. Наад поп чинь хэрэгсээ хитэрлээ. Ард нь Монгол түмний ирэх ашиг, Монгол хүмүүсийн арга гэрийн аж амьдрал нь байдгийн. Энийг та ойлго. Таны наад хармаанчин цуглуулах улс төрийн оноо бол 37-38 асуудал хамгийн сүүлийн асуудлууд. Өнөөдөр бид нар хүмүүсийг улс орондоо төсөвтэй мөнгөтэй болгож цалиндаа хүүхдийн мөнгө авах энэ мөнгөнийхөө төлөө явж байгаа юм. Амьдралын үнэ эндээ байдгийг. Таны хэлж байгаа юм болгон дандаа алга ташуулах албагүй байдгийг. Ажил хийж байгаа хүмүүс долларын дэвсгэртэл хүн болгон таалагддаг баг. Ажил хийж байгаа хүмүүс зарим хүн шийдвэрүүдийг гаргахаас аргагүй болдог юм. Ноён уулаа хамгаалах шийдвэрийг гаргадаг юм. Ноён уулын хажууд нь 10 км цаана байгаа энэ стратегийн ордыг эргүүлэх бас шийдвэрийг гаргадаг юм. Энэ амьдралыг 4 жил их сургууль суугаад үнэнгийг ойлгож чадахгүй байгаа бол таны өмнөөс гүнээ харамсаж байна. Өөр хэлэх юм алга.